Телевизэн гадаад мэдээний хөтөлбөрийн сүүлийн мэдээллийг та бүхэнд төлөвлөе. Аз нухамтлын гадаргын ус хит хаалж, Азийн орнуудад хит хаалж ган гачиг тохиолдох. Улмаар Америк ТV орнуудад хит их адар бороо орж үерийн гамшиг тохиолддог супер Эл Нино хэмээх үзэгдэл энэ жил улам гарах төлөвлөгөөтэй байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сард нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн дахны газар тариалангийн салбарт эрсдэл учирч болзошгүйг анхааруулж байсан. Тэгвэл энэхүү нөхцөл байдал санаж байсанчлан хурц биш бөгөөд дэлхийн улс орнууд газар тариалангийнхаа салбарт хөрөнгө оруулж хүнсний нөөцөө бүрдүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа юм байна. Өмнө нь 1997-оос 98 болон 2015-аас 16 онуудад тохиолдсон хүчтэй Эл Нино нь дэлхийд даяар ургац сүйтгэж нийгмийн эмх замраагүй байдал үүсгэн хэдэн 10 тэрбум Америк долларын эдийн засгийн хохирол учруулж байсан гашуун түүхтэй. Гэвч энэ удаад нөхцөл байдал арай өөр, харьцангуй өөдрөг байх боломжтойг шинжээчид онцолж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын эдийн засагчдын тайлбарснаар сүүлийн хэдэн жилийн турш дэлхийд даяар дараалан ариун ургац хурааж авсны хүчинд гол хэрэглэгч болон экспортлогч орнуудын хүнсний нөөц урд өмнө байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамны хамгийн сүүлийн мэдээлэлээр дэлхийн улаан буудаан нөөц 280 орчим сая тонн, эрдэнэ шишээ нөөц 303 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн дэлхийн цагаан будааны нөөц 196 сая тонн буюу бүх цаг үеийн түүхэн дээд зэгтээ хүрчээ. Энэхүү ариун нөөцийн дийлэх хувийг Оросын улбооны улс тэргүүтэй хар тэнгисийн бүс нутаг болон Азийн томоохон орнууд бүрдүүлж байна. Тухайлбал дэлхийн цагаан будааны экспортын 40%-ийг дангаараа бүрдүүлдэг энтэг ус гэхэд засгийн газрынхаа зорилттой хэмжээнээс даруй 5 дахин их нөөцтэй байгаа бол томоохон импортлагч Индонез улс Эл Ниногийн эрсдлээс сэргийж нөөцөө эртнээс бүрдүүлж тариаланчтай эрт тариалт хийхийг уриалжээ. Мөн далдуу модны тосны өдөрлөөр тэргүүлэгч Малайз, Индонез зэрэг орнууд ган гачигт илүү төсвөртэй шинэ сортуудыг амжилттай нутагшуулж эхэлсэн нь нийлүүлэлтийн эрсдлийг бууруулах бас нэгэн гол хүчин зүйл болж байна. Хэдийгээр бодит нөөц хангалттай байгаа ч олон улсын зах зээлд улс орнууд паникт авдан худалдан авалт хийх, хүнсний экспортоо хязгаарлах зэрэг өрчлөн таамаглах аргагүй эрсдлүүд байсаар байгааг нэгдсэн үндэсний байгууллагын шинжээчид давхар анхаарууллаа. Өмнөх хямралын үеэр зарим улсын засгийн газар дотоодын хүнсний аюулгүй байдлаа хамгаалах нэрийдлэр экспортын хатуу хориг тавьж байсан нь дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийг улам хөөрөгдөж байсан юм. Тиймээс энэ удаад дэлхийн улс орнууд худалдааны урсгалаа нээлттэй байлгаж хүнсний нийлүүлэлтийн сүлжээг тасралтгүй байх нь Эл Ниногийн хямралыг хамтдаа хохирол багтаад даван туулах цорын ганц арга зам гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагаас анхааруулж байна.